Сайн байцгаана уу? Чимдээ байна. За, би аавда зориулж нэг дуу бүтээлээ. Тэгээ аав хүн гэдэг бол үр хүүхдийнхээ хувьд баатар нь байдаг. За, аав хүний хайр, инхрийлэл, халамж тэр бүхний үнэхээр юутай ач зүгэрлэшгүй. Хүн аав ээж болоод аав ээжийнхаа хайрыг ямар агуу вэ гэдгийг ойлгож ухаар дэмжих санагддаг. Тэгээ хорвоо ертөнцийн хамгийн хэцүү зовлон үр хүүхдээ алдах зовлон аав маань амласан. Хамгийн бага дүү маань алдчихад үнэхээр хэцүү байхыг нь бид бүхэн бас харж исэн, мэдэрсэн. Би ч гэсэн дүүгээ алдчихад ерөөсөө л хайртай хүмүүсээ бид нар ч бурхантай булаацалдаж амьдрдсан байна гэж бодсон. Тэгээд энэ утга санааг би аавынхаа тухай дуун дээр одоо илэрхийлэхийг зорьсон юм аа. Та бүхэн хүлээн авч сонсно уу? Сэтгэл авийн хүчээр хүрэх хэрэг гэрэлтэй байдаг. Намайг гоморогчин зүрх нандан нэрхэн баатар авих мэ үрдэ тааргүй гэлээ үргэж зүрхэн мен зориг мэндэ хазам чараар дутагаад бич гэсэн хайртай авига бурханаас харамсандаа зүгэ олох чиг заасан амьдрал гэдэг ширүү шуурган амьд ухаан заасан үрдэ тааргүй гэлээ үргэж зүрхэн мен зориг мэндэ хазам чараар дутаагүй ч гэсэн хайртай авига бурханаас харамсандаа зүрхэн хэлсэн бүгдэн зүгэ олох чиг заасан амьдрал гэдэг ширүү шуурган амьд ухаан заасан үрдэ тааргүй гэлээ үргэж зүрхэн мен зориг мэндэ халамж хараар дутаагүй ч гэсэн хайртай авига бурханаас харамсандаа зүрхэн буяатай авихаар зүү явах замыг минь гэрэл түлдэ хамгийн дуусахан өвөлдөө ихлүү хайртай амин мөх насаа